Оюутны лигийн 5 удаагийн аваргууд мөн шонхруудаг 6 дахь аваргын дайралтай хийхээр энэ тоглолтыг эхлүүлж байгаа. Нөгөө талд анх удаа финалд шалгарсан анхныхаа аваргын төлөө талбайд гарч ирсэн байна. Ер нь хэрхэн зогсоох бол гэдэг мөс шонхруудагийн хамгийн ихний даалгавар байх болов гэж бодож байна. Самбардаа довтлогоо онооштой бас нэмэлтний шийдэлтийг хийгээр боллоо. За өөртөө ихтэй гоё тоглолтыг үзүүллээ дээ. За бужигнуулаад довтлогоо их дэжгүй яваад байгаа. Зөрөөд орсон, хөөргсөн довтлогоо онооштой болсон. 6-ыг сайн эхлэлийг Сизис тавьсан. Энэ үед мөн шонхруудагаа 44 дугаар Бат Эрдэнэ гэж Олор Эрдэнэ Эрдэнэ хоёрын дүү бас ирээдүйтэй залуу тоглогч байгаа. Довтлогоо амжилттай болсон. Мөнх залуусан. Батмөнх дайраад гоё явцсан да дамжуултыг жигсэн өгцөн. 5-6 буцаад Бөмнөлөг тэмцэл үргэлжлэхээр дахиад Сизис бөмбөг үйлцэн дээ довтлогоо онооштой болсон. Цэлмэг 2-1 авч ядлаа 8-5 сэлгэрөө суулаа. За хэлбэр гоё явсан да. Дундын зэн шийдэл нь онооштой болсон. Тооны харьцаг 8 дээр тэнцүүллээ. Наранбаатарын довтлогоо амжилттай болсон. За Наранбаатар тусыг тоглох цай Налхам тэгээд явсан. Хөөргсөн довтлогоо онооштой болсон. 10 дээр тоог. даваа жаргал дайраад явчлаа. Будагтай талбайд онгорхоо цай үүсээд байна да. Муйс хамгаалт. За Муйсаас Батмөнх. За 50 залуулахгүй байна. Наба урдан довтлогоо Наранбаатар дайраад явсан. Довтлогоо амжилттай болсон. Ахаад будагтай талбаруу дайрж яваад задлаа. Үнэ болт. Сэлмэг тоглолттой байгаа. 2 оноогоо авсан. Үед ус боломжтой Наранбаатар будагтай талбаруу хөмж ороод задлаа. Даваа жаргал Туяабаатарын даваа жаргал үзэгчтэй. Онооны даваатай ихний довтлогоо мөн Сизисээс ийж байгаа маань алхам тэгээд явсан баруун довтлогоо онооштой болсон 2-1. Гурван эхлэлийг Сизис сайн тавьж байна. Муйсаас довтлогоо задлсан. 3 онооны шийдэлт ирсэн амжилттай болж байна. Төгөлтөр боловч 3-2-тэй хоёуланг нь алдсан байгаа. Араасаа одын цай шийдэлт байна гэсэн энэ удаа амжилтгүй болсон. 2 дахь боломжоор довтлогоо амжилттай болсон. Довтлогооныг үзүүлж ялла. Мөс ерөн шийдэл гэж гарч ирсэн юм байна да. Саяны довтлогоонуудыг харах. Довтлогоо нөгөө талд онооштой болсон. Орсон довтлогоо нь харагдаж байгаа. Маш хурдан босч шүү довтлогооноос хамгаалт руу. Энэ бас ихний үеийн алдаага зассан байна. 3 онооны шийдэлт онооштой боллоо. Инх минт гол даваа нэг дайржул дийлдэхгүй дээ. Инх минтийн 2 оноо. 2 алхаа задлсан. Өнөө болт. Зөрөөд будагтай талбаруу дайраад орсон. Довтлогоо амжилттай болсон. Энэ тоглолтод үсэд хамгийн олон онооны зөрүү. Тийм залуучууд бол маш хэрээдүү байна. Баяр жавхлан баруун довтлогоо онооштой болсон. Баярлалын давуу тал байлаа. Түн Лампан давт талбай дээр гарч ирлээ. Баяр жавхлан. Иргсэн. Баяр жавхлан 2 оноо авлаа. Бодор гаргаж ирсэн. Бат ялалт будагтай талбайд өгсөн Тэнүү шахаад иргсэн. Довтлогоо амжилттай нэмээд алдаатай. За болохгүй байгаа багийн тоглолт ийм довтлогоонуудаас одоо үүдэлтэйгээс хэрэгэндээ. Чингүн. Төгөлтөр голоор кат гоё, төгсгөл гоё. Нэмээд нэг шийдэлтийг гүйцэтгэн. Төгөлдөр Сланы нөгөө талаар баруун дайраад явсан да суларцсан. Онооны зөрүүг 10 оноо дотор оруулж ирлээ. Төгөлтөр. Тэнүү 2-ын голоос гарч ирээ. Тэнүүний төгсгөл амжилттай болсон. Эргүүлж одоо хоёртой нүзгчтэй 2-ын тоглолтын 2 дугаараас эхэлж байна. 9 онооны зөрүүтэй тоглолт ихний хагас өндөрсөн байгаа. За 2 дугаараас ихний довтлогоо Муйсаас явах гэсэн бөмбөгөө цэцлүүллээ. Сизис урагшаа урдан довтлогоонд даваа жаргал дохиод хамгаалагч аргалчлаа. Амарх 2 оноо байна. Тэгвэл өөрсдөө ирэх дарамтыг бол их байлгана гэсэн үг. Хүмүүс эвд довтлогоо онооштой болсон. За гардггүй дээ. Тэмүүжин 3 онооны шийдэлтийг явуулсан. Хөлбөр дээрээ сударч чадлаа. Суулж гологч жагаад алдчихсан. Тэнүүн суларсан да 3 онооны шийдэлт нь онооштой болсон. Тэнүүн дамжуулт нийгмийн дээр ирсэн буцаад гоё өгсөн шүү. Хамгаалагч аргалсан 3 онооны шийдэлт нь онооштой боллоо. Шонхруудагаа довтлогоо эхлүүлж байна. Батмөнх тэрчтэй дээрээ явчлаа. 2 оноогоо авлаа. Хамгаалтаас за 2 дамжуулаад гараад ирлээ дээ. 3 дахь дамжуулалт нь төгөлдөр дээр ирсэн. Төгөлдрийн зүүн довтлогоо онооштой болсон. Багийн 44 дахь оноо. За дамжуултууд гоё явж ин да. Цэлмэг зөрөөд орсон, өөргсөн довтлогоо онооштой болсон. Энэ удаад
Сизис 2-1 явуулаад даваа жаргал. За Сизисээс энэ тоглоо оруулаа. Ер нь тайм аут ойрхон байгаа да. 3 онооны шийдэлтэй амжилттай болсон. За залуу тоглогчд бол баг зэргийн яарсан шийдвэр гаргасан хിവэр байгаа дайраад явцсан. Алдаа гаргах их хүссэнгүй. Тоглоо амжилттай болсон. Тэмүүжингийн 2 оноо. Уян тогтох өөрөө дайраад явахыг илүү дүүцсэн тэрэн зөв шийдвэр болчлоо. 3 хамгаалагч хийсэн залуудаа уян тогтох хувьд. Музаад Сизисийн тоглоо шийдэх боломж гарсан да 3 онооны шийдэлт нь оновчтой боллоо. Сөрөө Сизисээс Тэнүү бол маш хол дуудаад байна. Чингүн өөргсөн тоглоо оновчтой болсон самардаад оноо явж чадлаа. Тоглоом секундыг сайн унгаах нэ өн бол зайгүй шийдээд байна. Энэ залуу 3 оноо. За тоглоход 2.6 секунд бат ялалт давуулаад өгсөн. Батлав шууд 3-аас явуулсан. Үеийн төгсгөлд амар юм илээ. Зойрогийг 4 оноо загилж байгаа. Мойс 3 дуурайд маш сайн тоглолтыг үзүүлж ядсан. Тэр тоглолт хаадаж чадахгүй. Ер нь л 4 дуурайн төгсгөл тоглож идэгт нь ойлгомжтой болж байгаа шиг байна да. Уян тогтох 2 оноог авлаа. Зайл дайран гой суулцсан да. 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Төгөлдөр. Онцоо багасж байгаа. Цлан байхгүй. Нэг эсрэг тоглоод явсан. Хамгаалагч аргалцсан довтлогоо оновчтой боллоо. Ямар довтлогоо ирэх вэ? За инх минь төрл цаана байгаа. Довтлогоо оновчтой болсон нэмэлт нэг шийдэлтийг игэр боллоо. Нэг эсрэг тоглоод явсан. Эвгүй дамжуулсан да. Хамгаалалт амжилттай болсон. Гэхдээ нэмсэн довтлогоо оновчтой боллоо. Буян Цлан дуудсан. Өн болд инх минь Цланыг авсан. Өн бол 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Шалдаад өгсөн инх минь нэг та зай гарцсан дуундын шийдэлтэй амжилттай болсон. Багийн лидер хүн гэж те. Төгөлдөр зай гарцсан 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. За төгөлдөр өн бол 2 буудалцаад эхэлсэн. Инх минь 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Багийн лидер хүн гэж сүүлийн 52 секунд оноо эрэхтэй буян тогтох эргэлцсэн дээшээ явсан довтлогоо оромжгүй нэмээ татгсан довтлогоо зарих тунж байна. Тэмүүжин дамжуулах юм байна. Тэмүүжин дамжуулсан Батялалт 3 онооны шийдэлтийг оновчтой болгож чадсан. Ингээд үзэгчдээс санхүү эдийн засгийн их сургууль түүхэндээ анх удаа оюутны лигийн аваргаар додорч байна.